Танжимал 21 төслийн хүрээнд Арангаан аймгийн Сэлбрагийн дэмжлэг Арангаан аймгийн соёлын аял жуулчлал залуучдын газрын санаачлагаар Арангаан аймагт одоо 3 удаа энэ сайхан сургалт маань хэрэгжиж явсан байдаг. Тэгээд энэ сургалтанд одоо би 3 удаа суралцах завшаан тохиолдож одоо сургагч багшаар суралцж ирээд Хотон Цүмбайхай соёлын төвд одоо морь бүхийн цол дуудах ерөөл магтаалны одоо шавь сургалтыг одоо хичээллүүлээд явж байна. Хотон Цүмбэнд одоо Танжимал 21 төслийн сургалтыг одоо сумдаа авч хэрэгжүүлж улсын морь бүх цоллооч, улсын засвал, баасан хөхөг цэрэн дав гэж багш маань одоо ярьж бид бүхэнд энэ сайхан сургалтыг бас хийж өгсөн туйлын баяртай байгаа. Тэгээ энд бол одоо бас дунд сургуулийн хүүхдүүдээс гадна сум орон нутгийн бүх засдаг засвуулууд маань бас хамрагдсанараа онцлог болсон тийм сайхан сургалт болсон. Тэгээ одоо манай засвуулууд маань сая цагаан сарын барилдаан дээр бас цол дуудаж явах жишээ нэ тийм ээ. Тэгэхээр одоо сургалтын үр дүн сайн гарч ийна л гэж бодож байна. За одоо шавь сургалтаа бол би одоо яг хичээлж эхлээд 2 жилийн үр үзэж байна. Одоо тэгээд одоо шавь сургалтанд маань одоо яг давхарцсан таагаар ямар ч байсан нэг 20 орчим хүүхдийг одоо би сургалтандаа хамруулад тодорхой хэмжээний за морь бүхийн цол дуудах, сурхахаас гадна ерөөл магтаал, одоо жишээ нь гэрийн ерөөл, дайхны ерөөл, хурмын ерөөлч байдаг юм уу те. Тэр сайхан одоо ерөөлүүдийг одоо тодорхой хэмжээнд сургаад тэгээд одоо хүүхдүүд байна ч гэсэн одоо тэгээд 100-ны дэлгэр цагт одоо найр, хурим, баяр наадам, жишээ нь одоо овооны наадмуудад очиод морь бүхийн цол дуудах жишээний одоо тэгээд одоо сүүлд нь бас одоо манай Хотон Цүмбай ард иргэд маань мэддэг болсон учраас одоо миний хүүхдүүдийг авч одоо хурим найр хийж байгаа айлууд манаас гэрийнхаа ерөөлийг бас дуудуулж байна. Сэвлэг үргэж байгаа айлууд манаас хүүхдүүдийнхаа сэвлэгний сайхан ерөөлийг одоо миний хүүхдүүдээр бас дуудуулж байгаа. Одоо миний хувьд бас таатай байна да. Энэ сургалтанд маань одоо манай хүүхдүүд суралцсанаар одоо мэдээж ингээд хүнтэй харилцах хандлага, мэдлэх, хүндлэх ёс гэдгийг бол одоо сайн суралцж байгаа гэж бодож байгаа. Тэгээд адаглал одоо хүнтэй ахмад хүнтэй багш нартайгаа ингээд харахад одоо урд нь бас тэр болгон бас хүүхд санаанд ордогчгүй юм уу тэгээд дугаа өнгөрөө явдаг байсан бол одоо миний сургалтанд ингээд хамрагдсанаар бол одоо тэгээд араас нь бараг очиж дуудаж очиод сайн байна уу та гэд мэдлж явах жишээний тэр бол одоо ямар ч сургалтын үр дүн маань одоо тодорхой хэмжээнд бас гарч байгаа гэж бас ойлгож байгаа. Морины цолыг бол бас олон төрлөөр заадаг л да. Олон төрөл байдаг байхгүй моринод л. За жишээ нь одоо 6 насны морины цол гэх юм бол одоо бас 6 өөр төрлийн байж ах жишээ нэ тийм ээ. За тэрэн дээр одоо баяа одоодны даагны цол гэдэг байдаг. Баяа одоодны даагны цол бол бас 2-3 янзаар бас одоогоор бол дуудагдаж байна. За тэгээд одоо сонгомол нас гэж одоо эрлиз дээд нас, дунд нас, бага нас гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэр гурав чинь бас тус тусдаа ийм цолтой байдаг. Тийм учраас одоо бүхий морины цол дуудаж сурна гэсэн хүүхэд бол ямар ч байсан нэг 12 төрлийн цолыг бол одоо яг бүрэн эзэмсчээ. За би нэг морины цоллооч бараг нэг боллоо доо гэж өөрийгөө бодоход бол бас дэсдэхгүй болов л гэж бодож байгаа. Бүхийн цолны хувьд бол Монголын үндэсний бүхийн холбооноос баталсан дүрмээр ганцхан цолол байдаг. Ганцхан загвар байдаг. Тэрүүгээр бол одоо ямар ч наадам дээр улсын наадам дээр ч бод нэг тэрүүгээр дуудагдана. Овооны наадам дээр ч одоо мөн адил тэрүүгээрээ л дуудагддаг нэг тийм нэг загварын цолоо л гэсэн. Миний шавнараас ч одоо 2025 онд нүүдэлчин дэлхийн соёлын фестивалаар одоо манай шав хэмэтгий өсөх хоёр маань одоо шилдэг өвлөн суралцагч гэж сайхан эрхэмдээ шагналыг хүртсэн. Сар болгоны 15-нда Хөрний шүүгч бүхэн барилдаа маань одоо уламжил болоод яг бүтэн 1 жилийн өр үзэж байна. Тэгээ одоо хүүхдүүд маань одоо бас Хөрний шүүгч бүхэн барилдаанаа яг гисэн ядаа хүлээдэг болсон байна. Одоо надаас бараг хизээ болох уу гэж асуухааргүй яг цаг хугацаанда яг болох 13 цагтаа яг хүрэлцэн ирээд бүр яг ингээ хөөрхөн бэлэн байдаг болцсонд одоо бас жилийг энэ санаачилсандаа бас баяртай л байна.